Зохиолч Эстину 100 дамнасан харь 8 дугаар бүлгийн 21-р хэсэг. 12 сар гармагцал хүйтнийч улам чангарч сумын төв цав цагаан далай домблаа. Дөл хулан хоёр маань ажилдаа шамдан зүтгэж нутгийн иргэдэж ам сайтай найрсаг дотн хандах болжээ. Алмаз эрдний бяцхан орд газар найдвартай хамгаалтан дор олборлолтоо хийж тэр хаялгаар нь сумын төв амьдралаа өдрөөс өдөрт дээшлүүлсээр байв. Дөл хулан хоёрын санаачлаг шарав ганцорог нарын дэмжлэгээр шин зууны сум төсөл хэрэгжиж эхлэн сургууль эмнэлгийн барилгуудад яаралтай засвар хийж хүйтрэхээс өмнө дуусгажээ. Энд ажиллах хугацаанд богино орд газрын нөөцч хязгаарлагдмал тул нутгийн иргэдэд ээлтэй зүйл хийе гэж шийдсэн нь амжилттай хэрэгцээр л байлаа. Дөлийг чухам ямар учиртай хүн болохыг Инавийн хэдэн сумынхан нэгэнт мэдсэн болохоор малын хулгайж ор мөргүй алга болчихов. Ажлын өдөр дуусаж хариу бүрээ болмогц эмнэлгээс хулан тосон хоёул алгасаар гэртээ хараад дадсан ёсоор хоолундаа бэлдэн сэтгэлийн үгсээ ярилцах нь нэгэнт зуршил болон тогтжээ. Хайрандаа бэлуурн жаргах хос залууст эгэл амьдрал маш их таалагдаж шөнийн цэнгэлдэж улам бүр амтчсан шунь боллоо. Дөлийг хоол бэлтгэхэд оролцуулахгүй хичээвч цаадах нь хөл хүнд эхнэрээ аль болох амраахыг хүсэн хоёул элдвээ ярин хөгжилцөөр хоолоо хамжин хийж удахгүй завгүй үдшийг өнгөрөөгөөд бийсээ элбэн таалсаар орлууга зүтгэнэ. Хоймроор дэвшсэн өргөн гудсан дээр орооцолтон хөлбөрж айхлан гиншсээр арга бэлгийг амсардуулан залгуулад үүлэн борооны цэнгэлд усан хулган болтлоо норон цэнгэж эхэллээ. Дөлийнхөө дэргэд дэндүү амар амгалан болчихдог хулан ирээлж нэрлэхэхгүй харин ч илүү тажаангүй нэгэн болон хувирна. Хэн хиндээ илүү таашаал өгөхийг хичээж энэ зүтгэлэнж гайхалтай үр дүнд хүрдэг. Улан эмзэг эрэхтнээ үнсүүлж таалуулах тунчиг дуртай. Дөлж энэ тал дээр гайхалтай сурмаг дадамаг болсон. Туйлд нь хүртэл оршлоо үлдэж хуланг байжаад нь чижигнээд ирмэгцэл чилгэр урт хөлийг нь дээшлүүлээд хөвчрөн гантайсан бахархлаа хайртынхаа ариун өргөөнд шургуулн дуу шуутаахан бүлсээр хоёул дурханан тайтгарлаа. Энэ байрлалд дөл дуртай. Улангийн мэлмэрсэн алагнууд хэрхэн очтон талмаарахыг, уруулаа хэрхэн хазахыг, бомбуур том хөхөн чичгэн дөргихыг харах туйлын дуртай. Улан эрхлэнгүй инэв хэлээд гайхалтай гоё байлаа. Миний хөх улмал томроод байх юм. Чи бүр харцаа салахгүй байсаар дуслаа. Тийм гоё байна гэж юу? Дэндүү гоё. Харцаараа ширтэлцээд ирэхээр чиний биелүү нэвтрээд орчих шиг санагддгийн. Би ч гэсэн ер нь л оргил үедээ нэг цул болон уустгаа. Яг тэгж байна. Бодохгүй гиз томорч эхлэн тийм зүйл хийх оройтой болно. Чи тэсгүй гэснэ. Өмнөхөөс арай айдуу зөөлөн болсон нь анзаарэгдэж байна уу? Тийм ээ. Гэхдээ чи миний дуртай зүйлийг хангалттай гоё удаан хийж өгдөг болохоор л би амархан дур ханчихдаг. Анзаарагддаг. Алив, тэврий. Дөл зүтгэхэд улан том хөхөөрөө шахан цээжинд нь алдаад шүрээ маань хэр байгаа юм бол чи холбогдсон уу? Үгүй. Эртээ цангид дарахтай хальт ярахад хэд хэдийн реклам тогсон гэж байна лээ. Шүрээ завхраар явбал том амжилтанд хүрэндээ. Өөрөө дургуун байна лээ. Харин яагаад реклам тоглож хав? Чи харамлаад байгаа юм уу? За хаанаас та? Олны өмнө гарах дургуун хүн шүү дээ. Тийм ээ. Үнэхээр сайхан охин. Үнэн ч сэтгэлтэй. Хоёулаа гэртээ орох уу? За яах гэсэн бэ? Мөрөөрөө явж илээ. Цанаа цаваад ах юм аа. Удахгүй 25 нас хүрлээ шүү дээ. Хүнтэй суухгүй бололтой. Булангийн уярам зөөлөн занд дөл эрэхгүй хайлан догтлож уруул дээр нь шовхийтэл үнсээд төгөлдөр ялган хоёрын хурмын урилга ирсэн. Хэд хонгоос хоёлаа хот орё. Хурманд оролцсон гоо чамайг эмнэлэгт үзүүлж заав гарвал шүрээтэй ч уулзъя. Булангийн
Үрлэн алагнууд тормсхийн хөөр баяраар гэрэлтэн ямар гоё юм бэ? Удахгүй шинжилж болох нь сумынхаа энэ жилийн яолкийг хоёулаа өвөрмөгцөе гэж шулганаад дөлийн дээр гарan хүзүүтэн тэрмэгц шуналтай озон үнсэж эхэллээ. 1997 он гарахад цөөхөн хоног үлджээ. Эл хулхан буйдхан сумаас илэрсэн очир алмаазын жижигхэн үр ашгаа өгч эхэлсэн нь улсын эдийн засагт эерэг өөрчлөлтийг авчирчээ. Очир алмаз олон янз байдаг бөгөөд дөлөөр өдөр дуусна тусгай багийн бүрэн хамгаалтанд олборлож байгаа нь жинхэнэ дээд сортынх байв. Шинэ зууны сум төсөлд хамрагдсан анхны сумын бүтээн байгуулалтын зураг төсөл бэлэн болж эрх хавраас эхлүүлэх төсөв мөнгөж батлагдаж энэ ажилд оролцохыг хүсэгчид ил далд санаагаа цухалзуулж эхэллээ. Солонгос Монголын хамтарсан New Cinema компани эзэн Ганжуур зурагтаар гарсан нэгэн рекламад анхаарлаа хандуулан энэ охин хаанаас гараад ирэв? Загварынхан жүжиг жиддонд огт хараагүй юм байна гэж дуу алтахад дэргэд суусан кино найруулагч Сайнхүү нэгийг санаа бололтой ондолзон арх хундаглаад улсын хурлын гишүүн Ган зэргийн охин шүрээ хэдэн жилийн өмнө Монгол турхтны оюутан мис тэмцээнд дэд байр эзэлж байсан шүү дээ гэв. Зурагтаас хараагаа ис салган мэлэмрэх Ганжуур шалхахгар бүдүүн гэдсэн элбэн айхэл цууснаа. Ёстой л шүр нэрэндээ таасан эрд байна да. Даанч хүрхийн аргагүй хол юм гэд уял тачаал ассан харцаа нуужаадан ундахтай архиа хүн төрчихөв. Даргийнхаа юун дуртайг сайн мэдэх Сайнхүү архиа тамшаалан уучгаад холн ч юм бэ. Ямар сансар огтох рууд байгаа биш. Би судлаад арга самхай. Та хэд хоног хүлээч гэжээ. Сайнхүү бол чадварлаг кино найруулагч бөгөөд сүүлийн үед тун их нэрд гараад байгаа 30 гаруй насны царайлаг Цэмцгэрээр Шанцагийн Баян нутгийн ах Ганжуурын ивэл дор Санхүүгийн бүрэн эрх үүсвэртэй байдгаараа бусдаас ялгаатай. Тэрээр Ганжуураас дутхгүй шалих садар нэгэн. Сайнхүү тэр даруй боловсролын яамны танилаараа дамжуулан шүрээгийн мэдээллийг хуу хаман судлаад дунд сургуульдаа Тамирыг их танил залуутай нь дотн байсныг олоод мэдчихв. Тамирын ихэр нь гоцгой давяасгүйж боломжийн царай зүс бие бэлтартай залуу жүжигчин. Сайнхүү санаандгүй таарсан дүр эсгэн Тамиртай танимхааран уулзаад завтавал ганц шар ариг уух уу? Надад чамтай ярих юм байна гэхэд цаадах нь уухантаас зөвшөөрчээ. Шар аргаа шимэн энгийн юмс хүрнэ цуусан Сайнхүү манай компани Монгол хотын тухай төвхөн сэдвт олон ангид кино хийгэр болсон. Сая чамайг хараад л эхнэрийг чинь жүжигчин гэдгийг саналаа л да. Өсвөл шалгаруултанд орж болно шүү гэхэд Тамир бөөн баяр өндөлцөн Сайнхүү ах минь маш их баярлаа. Эхнэр мань чадна. Та дэмжиж өгөрөө гэж дуржигнуулаад дахин шар ариг захиалан тулгалаа. Сайнхүүд шаал өөр хүсэл байсан тул яриагаа яаж эхлэх вэ хэмээн эвэг олохгүй сууж байтал ашгүй ресторанд зурагтаар шүрээгийн тоглосон реклам гарч эхлэх нэрэ. Кинонд маань хаттын гүнжин нарын гээд олон эмэгтэй дүр байгаа л да. Энэ реклам тоглоод байгаа охин их зөв төрхтөө монголчууд царайтай юм гэж тандахад Тамир огл харан өндөгөөд би танина. Бид хоёр нэг ангид сурч байсан гэж бараг л хаш гэрч орхив. Сайнхүү гох дэгээгээ улам чангалан гэхдээ манай гол дөрөд бүгд бүрдсэн. Энэнтэй уулзаад ч яах вэ? Охид мунтсан биш гэснээ шар аргаа гүд хийтэл залглан уучгаад хэн гэдэг юу гэдэг охин бэ гэлээ. Гэн цайлган Тамир бодох санах юмгүйгээр мэдих бүхнээ хэлж өгсөний дараа бугуун цагаа хэлэмхэж эхэлсэн Сайнхүү өнөөдөр эрэгтэй жүжигчдийн шалгаруулалттай би баг хоцрохно гэд нэрийн хуудасаа гаргаж өгөөд эхнэрээ кинонд тоглох хүсэлтэй бол над руу залгадаарэ. Та хоёр хамтдаа ирсэн ч болно гэчгээд сэтгэл хангалуун гарч одлоо. Тэрний явдлаас хойш шүрээ оюу ялгуун гурвын нөхөрлөл улам зузааран төө зөөгүй сайхан найзууд болцоожээ.
Гурвуулаа үзэсгэлэн төгс газаргоо Монгол охид. Оюу ялган хоёр санаа нэгдэн санаандгүй мэтэр хэд хэдэн дажгүй далуутай шүрээг танилцуулсан боловч цаадах нь даанч нэг тоосонгүй. Найзынхан сэтгэлд хэн гих жир мөнхөд заларсныг мэднэ. Булангаас өөр хүн байсансан бол арга мэхээ уралд болгосон. Хаа нэг уулзаж хоол идэнгээ элдвийг хамчим ярихад шүрээ. Та хоёр найз залуугаа дагуулж ирээч. Энд суусан ирчүүдийн нүд унлаа гэж алиалан гурвуул инээлдэж дараа нь нэг удаа уулзахдаа төгөлдөр тэнгис хоёрыг дагуулж ирэхэд шүрээ өөрийн ирэхгүй самцнаа шархиран золтол мэлэмэр үлчгсэнгүй. Үеийнхэн нь бүгд л хостой. Зарим нь гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлэн аав ээж болцгон амьдарч байгаа. Шүрээ анх удаа ганцаардал гэж мэдэрч ахиад л дөлийг санагалзан мөрөөдөх боллоо. Гэхдээ өмнөх шигээ элдэв санаа үрэлсэнгүй. Зүгээр л сэтгэл зүрхэндээ мөрөөдлийн амьдралаа төсөөлөн дөлийн эхнэр мэтэр өөрийгөө зөгнөн тэр бодолдоо тэгдэн явх болжээ. Аав ээж нь байнга л өглөнө. Чихээ таглаа зүгтмарч хайч хүлээ дээ. Хэлж байгаа нь үнэн. Халгаж зүгтмаар үнэн үг. Аргаа барсан гэрлээ охин харагдан миний охин ээж нэг юм гуй. Чи чимгээ ихчээгээ танина. Нөхөр нь хүн дөвдөд хэцүүхэн байгаа. Чамайг нэг шампуны реклам тоглоод өгөөч гэж надаар гуйлгаад гэж нэлээд ятгав. Оюутан мест орохдоо дөлдөл анзаарагдах гэснээс олны өмнө гарах тун дургүй шүрээ. За 2-3 минутын реклам юм бол тэгээ. Тэгээд ч чимгээ ихчид тус болох ёстой гэжээ. Эхний реклам тун сайн болсон төдийгүй намирцсан урт тустай шүрээ гайхалтай амжилт олж чимгээ багш нь маш их баярлан. Чамд ястай их баярлаа. Санхүүгийн хямралаас гарах боломжтой болж нөхрийг эмчлүүлж эдгэж чадах нь гэж уйлагнаад энэ нь цуврал реклам юм байна. Одоо саван шүдний ах хоёр үлдсэн юм байна. Чи гүцээгээ тоглоод өгөөч гэж гуйжээ. Шүрээ татгалзмаар байсан ч аргагүйдэн зөвшөөрсөн аж. Олны танил болсон шүрээд танилцах саналаас гадна хэд хэдэн реклам тоглоулах хүсэлт ирсэн ч мэдээж татгалзжээ. Гэтэл New Cinema хэмээх Монгол Солонгосын хамтарсан компаниас хатны дур тоглох санал ирсэн нь шүрээг эргэлзээнд оруулчихав. Нууцхан мөрөөдөл нь кинон тоглох биш ч эртний баатарлаг хаад болон хатадтай байсан тухай уншиж тэр үед төрсөнсөн бол гэж бодож төсөөлж байсан нь бодит амьдрал биш уран сайхны кинонд биелэх боломжтой мэт санагдан нэлээд удаан бодож үзлээ. Кино зохиолч мөрөөдөлтэй нь адилхан юм. Шийдвэр гаргах гэж яарсангүй тэр дорой оюу ялган хоёртой уулзан энэ тухайга хэлэхэд ямар гоё юм бэ? Зөвшөөрчөө залуу насаа монголоод мартагдчихгүй дурсамжуултна. Тоглоо. Насны хантайгаа уулзах юм билүү? Гэцхэн шууд л дэмжив. Насны хан минь яг вэ? Зохиол нэх гоё юм. Түүхэн кино угаасаа л гоё байдаг. Ямар үйл явдал. Хааны их хатан баг хатны нөхөрлөл намайг баг хатны дүрд шүрээ үгээ гүйцэлгүй улалцахад хайр дурлалын түүх бахны үнэхээр сонирхолтой юм. Үзээ талтал та. Юутайч шалгаруултанд ороод үзэх үү? Тэнцэхгүй бол тэр л эцтэй. Оюу ялган хоёр зэрэг ятхан шалгаруулт нь хань болж очихоор болсны дараа за үзээ талтай. Олон ангид киноны 2-3 ангид нь л гардаг туслах дүрм гинлээ гэд ахиад л улалзан инээмсэглэжээ. 21-р хэсэг төгсөв. Зохиолч Стинун 100 дамнсан хайр 8-р бүлгийн 22-р хэсэг. Шинэ нийгэм шилжин ороход хөл алдаагүй цөөн хүмүүсийн нэг бол Ганжуур. Өмч хувьчлалыг хэрхэн өөртөө ашигтай унцтайгаар эргүүлж чадахыг яруу тодор харуулan хэд хэдэн улсын үйлдвэрийг өөрийн болгож заримаас нь хувь хүрдэг эрхтэй хувьцааны эзэн болжээ. Бэлжиж хүлжихийг хэрээр залуу сайхан охид бүсгүүчүүдэд хар зунган шар зэмжлэх болсон бөгөөд энэ хүслийг нутгийн дүү сайн хүү анзааран ганцхан нийлсээр баггүй хугацааг үдэж байгаа лээ.
Хүний шунал хязгааргүй гэдэг. Хоёул тачаалаа сайхан бүсгүүчүүдээр хангагчид илүү сайхныг, илүү залуухныг хүсэх боллоо. Шүрээ бол өв тэгш биетэй дэндүү гоё бүсгүй. Ганжуурын харцанд өртсөн шүрээ үрхэд хол оршивч нутгийн дүү сайн хүн кинон тоглуулахаар зөвшөөрүүлжээ. Алдар нэргэдэг хүсэх төдийдл хүрээдэрдэг амархан зүйл биш. Ганжуур сайн хүү хоёрын тус тэмээр орчин үеийн од олон цоорсон цөөнгүй эмэгтэй бий. Тэд одоо сонирхол татгаа болж насан ч хэвээч гэж. Шинэ кино зурлалын бүх дөрүүд бүрдчихсэн байгаа ч шүрээд бол өөр. Тохирсон ёсороо шалгаруултыг эхлүүлж ганц нэг туслах дурд хүн сонгож эцэст нь баг гадны дурд 3 бүсгүйг тохирно гэж үзсэн нь нэг нь шүрээ. Үйдийн охид дундаас онцгойрон ялгарх шүрээгийн үзэгслэн гоо төрх ганжуурыг аль хэдийн хоёул тачаалд автуулан яаж өөртөө оруулах тухай арга сам олж чадсан судал сайн хүн үдээ ирмээд дарга та дээр уянга харж гэнэ үү? Өндөр нарийнхан нь гэхэд ганжуур толгой дохиод тэр яасан гэж байдгал бүсгүй. Харин дэснээ шүлсээ гүдхийдэл залгаад дэш үнэ охин бол уйдахын аргагүй сайхан амьт юм байна. Үслийн өмнө үзэж чадвал чамд гар татахгүй шүү гэв. Гар татахгүй гэдэг нь чухам юу болохыг сайн мэдэх сайн хүү. Би арга олно. Та бүү яар гэчгээд босож тунаж үлдсэн 3 бүсгүй дээр очиод кино бол хөрөнгө оруулагчдын хүч тэмэр басдаг. Миний хувьд багаатны дур тохирох хүнээ аль эртээ сонгосон. Харин хөрөнгө оруулагчд маань өөр бодолтой юм байна. Та гурав орой 8 цагт хатан туул ресторанд хүрээд ирээрэй гэжээ. Үүдэнд хүлээж суусан оюу ялгуун хоёр яав юу болов гэсээр угтахад шүрээ инэв хийлээд баг хатны дурд 2 жүжигчин дээр нь би тэнцэн орой 8 цагаас хөрөнгө оруулагчтай болсон гинэ. Тэгэл шидэгдэх юм байх. Ялгуун хөөхөн царайнтай гайхш тодруулан дүрлэгнэж зогсноо. Найруулагч нь мэдэх ёстой да. Хөрөнгө оруулагч нь ямар хүн юм бол гэхэд оюу юудаа ч уулзаад үзье. Санаа бодлыг нь сонс гэлээ. 3 сайхан бүсгүйг цонхоор хар зогссон сайн хүү өөрийн ирэхгүй хоёул тачаалд автан хурдан амьсгаадж эхэлснэ. Ямар гоё хүүхнүүд вэ? Уруулангэн зэрэг эдлэх юмсан гэж шүлэнгтэн бовтнод зогсдол хаалга тогшсоор уян гороод ирлээ. Юу хүсэж яваа нь харцнаас нээлт мэдрэгдэнэ. Царайлаг хөөрхөнж дэндүү туранхай хөхөгзөг муута бүсгүй. Хоёул тачаалтаа автан байж ядаж суулсан сайн хүү ээлдэг дүрэсгэн инэв хийлээд өө уянга ээшээ суул та. Ямар хэрэгээр явна гэж найр тавив. Найруулагчаа би чи чинь жүжигчин хүн шүү дээ. Би чамайг сонгох бодолтой байгаа. Гэтэл ивент тэтгэгчид маань зөрөөд болдгоо. Би тогломоор байна. Хичээнэ. Сайн хүүгийн төсвөр барагдан босоод хаалгаа сэм төгжмөгц уянгаа ард зогсон хурдан амьсгалж байснаа. Кинонд ганц нэг эвгүй хэсэг бий. Чи чадах уу гэж шивнэв. Уянгаа толгой дохимогц сайн хүү араас нь тэрэн өхнөөс натхаад өөрлөгөө шахан чи яг тохирно. Энэ кино цаашдын чинь карьерт сайнаар нөлөөлж бүх найруулагч нар чам руу гүйх болно. Кинон тоглож алдар нэр олохыг маш их хүссэн уянгаа эсэргүүцэж чадсангүй нэг мэдгтэл ширээ төсчихсөн араасаа бүлүүлж байлаа. Сайн хүүгийн нүдэнд шүрээгийн жавхалцсан гойлог бий зэрэгэр том хөх альмон 2 өгзөг хөөхөн царай харагдаж үсэл тачаалаа барьж ядан айхалсаар дур ханаж орхив. Хэмээн айхлахдаа уянгагийн жижигхэн хөхийг тасаатхан чарлуулчаад ихэд сандран чи үнэхээр гоё юм. Хоёулаа хаяа уулзаж бай. Болох уу гэж шивнэхтэйж шүрээг бод сарлуулаа. Кинон тоглохоор эрс шийдсэн шүрээ орой 8 цаг хүртэл үс гэцгий анзлуулан өмсөх хувцас бэлцээр яг 30 минутын өмнө гэрээсээ гарчээ. Шинэ жилийн уур амьсгал орчихсон үе болоод ч тэрөө гойж гоодсон хүмүүс удмаар нэг холхино.
Хатан тул ресторан гэрээс нь холгүй тул алхсаар хурж додгош орвол шалгаруултанд хамт орохоор болсон уянга туул хоёр эрт ирч гисэн байв. Хоёулаа гоёмсог даашин зөмсөж үсгэцгээ янзлуулжээ. Шүрээг мэд мэдхэд амнаг хөдөлснөөс дуун гарсангүй. Хоёул мэрэгжлийн жүжигчд болоод ч тэрв шүрээг ад үзэх маягтай хяламхийн холдож зогсоод шивэр авир хийх нь таагүй санагдав. Хор шар хөдлөгч шиг төдөлгүй гаднаас сайн хүн найруулагч махлаг бүдүүн хүнтэй цугарж ирээд "Өө, та гурав ирчихсэн үү? Дээшээ 3 давхурд гарыг" гэлээ. Сайн хүн найруулагчтай чигургуулж амжсан уянга их л бардам ишилцээр түрүүлэн алхаж араас нь туул шүрээ хоёр дагжээ. Ивэн тэтгэгч гэгдэх сайхан хувцлаж элдэг төрх гарган мишилцэх тарган шарээр өөрийгөө Ганжуур гэж танилцуулаад 3 бүсгүйг тэр дундаа шүрээг их удаа нүд гүйлгэн хараад "Сайн хүн найруулагч маань тунж нүдтэй юм. Яг л эртний Монгол хатад ийм байсан болов уу гэмээр үзэсгэлэнтэй охид байх чинь. Гэвч кинонд маань ганцхан дур үлдсэн нь хааны баг хатан. Найруулагчийн санал Солонгос хамтрагчдын саналтай зөрсөн болохоор учрыг нь олохоор би ирсэн юм. Хэдүүлээ сайхан ярилцъя" гэлээ. Энэ зур зөөгч охид ширээ дүүртэл хоолуун дөрөн архитарч хундаглаж эхэлжээ. Шүрээ амсаад тавьсан бол уянгаа туул хоёр нулимс цээлэгнүүлсээр ууж орхив. Шүрээг уухгүй байгааг анзаарсан сайн хүү зураг авалт маань удахгүй эхэлнэ. Гадаа хүйтэн байгаа болохоор хавар болтол хааны ордны дотоод амьдралыг харуулах дотор зураг авалт явагдана. Цаашдын хамтын ажиллагааны төлөө мөн Ганжуур ахын төлөө тогтооё гэд хундгаа өргөхөд шүрээ аргагүйтан балгажээ. Ярилцлага өрнөн бүсгүйчүүд архиар шахуулан бүгд л халамцсан талмаараад ирсний дараа сайн хүн өндөж босоод уянга туул хоёр бол мэрэгжлийн жүжигчд. Энэ утгаар нь би дэмжиж байгаа. Харин Ганжуур ах. Ганжуур гараа өргөн сайн хүүг зогсоогоод "Миний санаа ч юу ахав дээ. Солонгос хамтрагчд маань л энэ кино их ирээдүйтэй. Нээлтэн Сөүл хотод хийгдэхээр төлөвлөгдсөн. Цаашдаа та нарын карьерт ч тун хэрэгтэй. Амжилттай тогловол Холливуд руу ч гарч мэднэ" гэд тогтун царай гарган инээмсэглэжээ. Сайн хүү хундгаа өргөөд "Энэ бол алтан боломж шүү. Охид маань хичээх үз" гэснээ архиа хүндэрж орхиод "Ганжуур ахаа, би ингэж хийдлээ. Ордны дотор зураг авалтанд хэд хэдэн сценц бий. Тэр хэсэг дээр 3 охиноо шалгаж үзээд л шийдэе" гэхэд Ганжуурч алга ташин дэмжээд "Тохирлоо. Харин хизээ шалгаруулалтаа хийх вэ" гэхэд сайн хүү "Охид маань сайн бод. Би зохиолынхон тэр хэсгүүдийг наривчлан бичиж өгөөд уншуулъя" гэд аанал сайхан төрх гарган инээгээд "Мэрэгжлийн жүжигчд маань асуудалгүй ах. Харин шүрээ сайн бодоорой" гэжээ. 3 бүсгүйг уван цуван гармагц уяа алгадан үндээсэн Ганжуур "Чи юу гिचх вэ? Ямар санаатай?" "Би зохиочихсан юм аа. Туршилт маягаар хагас нүцгэлж бас эрэгтэй хүнтэй үнсэл зүүж үзье. Асуудалгүй бол цаашид ч асуудалгүй." "Яг зөв. Гэхдээ би гизүүдлээ. Арга бодооч." "За одоохон." Сайн хүү яаран гарчхаад удалгүй уянгааг дагуулж ирээд "Ганжуур ахаас би их гуйлаа. Одоо чи өөрөө учрлаад үз" гिचгээд гараад явчихжээ. Хэдэн хормын дараа рестораны дээд давхрын өрөөнд нов нүцгэн уянгааг шалхахгар бүдүүн Ганжуур хөлсөө урсган айхлан эзэмдэж байваа. Цас малгайлан орж эхэлсэн өдөр сумаас эртлэн хөдөлсөн дөл хулан хоёр Улаанбаатар хот руу хүлгийн жолоог залжээ. Сүүлийн 7 хоногт олборлсон 500 грамм орчим очир алмазыг тээвэрлэж аваа бөгөөд нэмэлт хамгаалалт авсангүй. Булангийн санаа завилсан бололтой үрлэн алан нүдэд тормолзуулан "Ядаж хоёыг авч авахгүй" гэхэд
Дүүл цайлганаар инээд алдаад зүгээр дээ ойрд намж юм байгаа. Толгоогоо цухалзуулах зоригтой хүн байвал гараад иргэлтэй гэд огт тоосонгүй. Буланч тэгцгийгээ тайтгарч хоёул элдвийг ярин хөгжилдөн урт замыг тунд зугаатай өнгөрөөсөөр үд дундын алдад замаас гарна түр зогслоо. Улаан эндээ зайлаад хөдлөө. Халуун савтай цагаан хаан хэлээ. Тэгээ арын судал дунд байгаа. Чи цовингаа идэх үү гэлцэн хоёр тухтайхан хооллоод цаашаа хөдөлгөхөд цас улам ихээр хаялан шурч эхлэв. Шуурга ихтвэл айл бараацсан дээр ах. Уг нь төв зам орчхол зүгээр юмсан. Юундаа ярах вдэ? Эсвэл аймагт өөрөө ирэхгүй? Зам нь тойрвч тэгье. Хулангийн санал зөв санагдсан тул огцон баруун тийшээ эргэн давхисаар төв орох замтай нийллээ. Шуурга улам ширүүлсэн өмнөх зам харагдах үгүйтэй болж хэд хэдэн удаа шарван хээргэж явхад хүндрэлтэй болж эхлэв. Төв рүү орох чухлаа боллоо. Энэ хавьд айл амтан юусан билээ. Би давхар хуланд санаа завниж хурдаа улам саруулан гэлтэрч эхэлсэн тул хэсэг яваа зогсноо. Миний хонгор тажгүй юу? Царай чин зөнхийчж. Гэхэд хулан мишэлзээд зүгээрээ сая хоол идчихсэн чинь дотор эвгэрхэд хөдөл гэлээ. Дөлий санаа амран хөдлөх гэснээ чих тавин чагснаа. Нохоо хуцах шиг боллоо. Би буугаад хараадах юм. Гэсээр бууж удалгүй инээмсэглсээр орж ирээд энэ үхэнд айл байна. Тийшээ очиж цаг агаар харцнэ гэв. Замаас салж 3-4 км явсны эцэс уулын гэрт айл харагдаж улаан халтар банхар шууган тосож гэр хүртэл учир зүггүй боргон даглаа. Хүн гарч ирэхийг хүлээн суусан авч ажин дүжин нам гүмэргэн. Хоньны хашааны дэргэд 3-4 морь уяатай байх хагаад өмнө шинхэн өвс дэлгэн хайжээ. Нохоо хуцгаа болоод гэрийн хаяа бараатан хэвдчихв. Улан хөтөлсөөр гэрт орвол архааж дархаасан 4 эр хойморт хөдөр тоглон суун. Сайн байцгаана уу? Өвлж тарган тавлаг гэж минь мэдсэн тулд хинч хариу өгсөнгүй. Тогоонд дөргөн буцлах үхрийн мах руу давс атхан хайж зогссон гэрийн эзэгтэл амаа хөдлөгмөр айдан миндийн хариу өглөө. Баруун талаар өгсөн ор ирмэгдэн суухад хойморт суусан ханхар эр сая түүнийг анзаарвуу гэлтэй өлөж харснаа. Хаанаас хаа хурж явна да? Энэ гэснээ уланлуу нүд болондан энэ сайхан амтан хинсэн бэлээ гэхэд хөзөр тоглогч ирчүүд бүгд л эргэж харцгаагаад луусын дагин тэнгэрээс унаад ирэх нь энэ үү? Бид дөрөв чинь амны хишгтээ яваал юм байна. Манай энэ хавийн хүмүүс биш бололтой. Та хоёр чинь ах トゥ юм уу? Авгаа нөхөр юм уу? Аль нь ч үсэн яадаг юм бэ? За дөрвөлээ энэ хүүхэнд үзчихье. Хоцсон нь нэхлэн гэлцэн тунж ирээ цэргүй сонстов. Булан жиргсэн ч тэдний яриаг огтхон ч тоогоогүй дөл бид хоёр Улаанбаатар хот руу явж байна. Цасаар шураад аргагүйд нааша зүгэллээ. Намдтал эндээ азнахаас гэлээ. Пар инээлдэх залуус шил арх гарган 4 тэнцүү хуваан аягалаад жишимж үгүй хөнтөрчгөөд хөдөрлүүгээ улаар нь тоглосоор байв. Зүүн орон дээр цаашаа хараад унтаж буй эмэгтэй хүн. Орны урдуур дээлээ нөмрөн хэвдэх эрэгтэй хүн. Тогооноос мах гаргах бүсгүй. Энэ гурав нэг гэр бол ололтой. Нөхөр нь ягаад чимээ аниргүй хэвтнэв. Юулийн хянамгаа харц бүгдийг нэг бүрчлэн шалган байдлыг гадарлагж ойлгомоц. За хоёлоо явах уу да. Аяны амсар зулгадаггүй. Яачсан алив. Гэсээр өндөөж араас нь хашгирахыг Эстон хулан хөтөлсөөр гарч одлоо. Гэр дотор түжигнэлдэн ой чи зогс тоглоом дуустал хүлээ. Яасан том хөхтэй лаларвай. Дэлцэх сонсдож хулан машин руу яв гэж тогсондол тэднийг амдан хүлээлээ. 22 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Эстину 100 дамнсан хайр 8 дугаар бүлгийн 23 дугаар хэсэг. Сум дамжин танхаарч мөрөдөө тоглоом тоглодог хутга даржаа тэргүүтээ 4 сан эр эртний танил
Базрын хараа зочиллоо. Архийг ус шиг уудаг, цогтхороо ухаанаа давхар уучигдаг яг л нэг тэрэгний дөрвөн дугуйнууд өөрийн гэршигээ тухлан мах чануулж арх зүгнүүлжээ. Эртний өштэй гэж хэлж болох үз танхаа иржүүдийн гэнтийн зочлолд базрыг тун хүнд байдалд оруулж өнгөтэй өөдтэй юм болгоноо дэлгэн дайллаа. Цагтаа аймгийн арслан цолтой шуугуулж алсан даржаа хоймор дүүргэн ханхалзан суугаад мордо амраага дэндэ хоноод явна. Базар чи дургуутсахгүй үстэй. Өвс хаяад өгчхөөрөө гэд хөлсөө бурзаалган мах чанах ихнэрлүүн нүд буланд нь ширтэж байлаа. Айсандаа өмдөндөө шээх шахсан базар үг хэлэх бүрдэн толгой тохиж архийг аягаар нь сүг нүцсав. Өдөш болж хонин давсан ихнэрийнхэн дүү охин ирэхэд даржаа улам сэргэлэн өндөлзөж шунамхаар нь ширтээд бэдэж морьтой яваа юм байна. Энэ шөнө өөр дулаахан хонхондэ гэхэд бусдан даган инээлццгээв. Бөөн айдас базар архиар шахуулан сүулдэ ихнэр нь нэрвэгдэн хоёул согтчхов. Төрөнөөсөө тохоо хэрийн урт чинжаал хутга үеийнхэн суулгах даржаа нүүрэндээ хөндлөн сорвтой цэгмэд хоёр морь харахаар гарахдаа цэгмэд хөгшөн чи ихнэрийг нянзалчих. Согт үхэн сохор ухаантай шүү. Цаад базар чинь их дотуур тамиртай. Худлаа согтсон ч байж мэднэ. Үгсэн. Тэр мө ирүүл байсан чи яадгийн. Мань хоёрыг мацсныхаа горыг амсаг. Орой. Гэлцээр гэрлүү салгалжээ. Цэгмэд хувцаа талаад эр нөхөр нь аятай эзэгтэйхээ өврлөө шурган ороод төд одолгүй нүгэлт ажлаа үлдэж эхэллээ. Дэндүү зоригтой цэгмэдийн үлдэлд хуйлт ачаалаа барьж ядан хэвдсэн даржаа Симондийн баруун орлоо зүтгэв. Аха, болооч ээ. Даржаагийн паргуур томгар охины амыг таглан нөгөө гараараа дотоожиг нь урч тастан тайлаад хөвчөрч хадуурсан эрэгтний шууд л дурж орхилоо. Үгсэн. Аль эртэл үзчихсэн юм байна штэ. Дургуутсан шүдэ хаврах даржаа төмөр орны бүрш хягтнуулан бүлсээр дур ханан тадгараад үг дуурайд үзээрэй. Алчхан шүү. Манай найзуудтай ундах гайгүй юм бол амаа амх гэж занаад охиныг тас твэрэн унтаад өгөв. Үүрээр зэрхэд цэгмэд айхалсан хിവэр байхаагаад дэрэгдээ хэвтэх нүцгэн охиныг дахин нэг эзэмдэх хүсэл нь хансан даржаа цэгмэдээ одоо болно. Арайч хэдэрлээ. Гэснээр гэрт аниргүй боллоо. Базар сэрсэн бололтой яргалсаар үндэн гэрэл гаргаад даржааг хармагц. Ой чи чинь яаж вэ? Гэд ухсхийсэн ч хүчтэй нудраган дуртан сарваагаад явчихав. Базраа новш минь сонс. Эхнэрийг чинь оролдоо гэд баярлаж ав. Бос чи гал түлж цайчаана. Хамраас годогдох цусан арцсаар өндийсэн базар гал түлж цайчаанах зур гентийн зочдч уван цуун босоод ахиадал архиун хүзэр тоглож эхэлжээ. Уух ч юм дууслаа. Сайхан мах идчихэд хөдлөе дөө. Гэхэд базрын ихнэр сандминд босон тонгонд мах уйв. Базар ахиадал тасарч унаад хөөхий охин орноосоо босохгүй хэвцээр л байлаа. Машин дугуурч хоёр хүн орж ирсэн бөгөөд бүсгүй нь үүлийн үргүй сайхан амтай харагджээ. Харин нөхөр нь гих нуруулаг өндөр залуугийн гар хөл бие хааг сэм ажид суусан даржаа хамууд руугаа ирэмсэн нь бүсгүйг эзэмдэн эдлий гисэн дохиаж. Хүчтэй нь хүчхүүгээ гэдэг хатуу хууль энэ хорвоод ноёлдог. Архинда халамжид сагссан дөрвөн эр хос залуусын араас шууган гарахад эрмэг ширүүн харцаар цоо ширтэгдвэл тайван амгалан гэгчин зогсож байв. Эхнэр нь гоо бие гайхуулах мэт гунхан алхасаар машиндаа сууж харагдана. Чи юм уу нохон гөлөг? Дүлийн юм уу? Сонсголтой шүү. Харин та дөрөв эрбэрэ овоохон гаргажээ дээ. Хоолоочиж хуц. Эхнэрээ дууд. Цэгмэд түрүүнээсээ хутга суулан машин руу гүйсэн ч дөл өмнө нь хөндөлсчгөв. Энэ ямар тэнэг навш вэ? Цэгмэд муухай орлон дайрсан ч ялсхийн ширвэх оновчтой нудраган дуртан хүлдүү газар дээр лагс хүнд биеэрээ амьгүй мэт унаад өглөө. Хоёр найзыг нь мөн адил хов тавилан уухтан хөсөр унжээ. Дорж анх удаал айц давтан алхам ухраад
гэрээс гараад ирчихсэн зогсох Базар эхнэр хоёроос нийцэж бантахдаа "Чи хэнгээч үү? Амьд хааргүй тэнгүү" гэсээр дайрсан ч найзуудынхаа адил юу ч ухаарж амжилгүй цас шороотой холилдон гулдаа унлаа. Ордны дотоод зураг авалт гэдгийг шүрээ сайн ойлгоогүй тул хор шарандаа үзээд алдъя гэж бодон зөвшөөрчв. Гадна байдлаараа элдэг дүлгөөхөн санагдах найруулагч Сайнхүү ивент тэтгэгч Ганжуур нарыг атгах санаа агуулan өөрт нь дажаадж буйг яахан мэдэх вүлээ. Ялгууны хурим хизээ мэдгүй дөгчгсөн. Оюу туслаад завгүй. Асуу зөвлөх хүнч олдсонгүй. Тэр жил автобусны буудал дээр дайралтанд өртөж алсан жаахан охин биш болсон. Юунаас ч эмээх хүлээ дээ. Шалгаруулт болох өдөр болж хааны ордон маягаар засаж чимгэлсэн гоёхон хийцтэй байранд очоод энэ кинонд заавал тоглох ёстой хэмээн эрс шийджээ. Хааны унтлагын өрөө бололтой нэг талд нь ор дээр засаж өмнөр нь хөшиг унжуулжээ. Эсрэг талд харанхуй хэдэн сандал харагдана. Сайнхүү Анаал сайхан царай гарган мишилцээр шүрээгийн тэргээд суугаад "Энэ зүгээр л туршилт шүү. Жинхэнэ кинон дээр ийм үйл явдал гарахгүй. Бид хийчээрэй" гэж шивнэж амжив. Шүрээгийн урваар шүлдсэн урд үсрэг бишрэн харж суух Ганжуур хамгийн хойнд барилжээ. Зохиол ёсоор бол торгомсог дотор хувцастай баг хатан дээр хаан ирээд тэврэн үнсэх ёстой. Дараа нь баг хатны өмсгөлийг тайлаад өргөн тэвэрсээр оронд орж хөшгөн хаагцаар энэ хэсэг төгсдөг. Үнсүүлэх тэврүүлэх нь төвөгтэй санагдсан ч кино гэж бодон тайвширч суух шүрээ уртаа урт амьсгал авах нь сандарсных үзье. Амьсгалах тоолонд нь том сайхан хүүхэн төвхөлдсөн. Хаавчиж Сайнхүү соёлтой ир бололтой намуухан сууж байснаа "За уянга гараарай. Эхлэе" гэж хашгирав. Нэмгэн торгон дайшин зумссан уянга өрөөнд орж ирээд хэн нэгнийг хүлээсэн бололтой ийш тийш гунхалцсан холгож зогсдол хаан ороод ирлээ. Энэ хэсэгт үг хэллэгцэн. "Хаантан та амгалан морил. Хаатан минь чамайг ихэд саналаа. Хаанд тоглож буй жүжигчин ир нэлээн ахим насны хүн юмсан ч. Чинийхээ гой сайхан биеийг маш их өгүүлжээ. Чи минь дэндүү үзэгсэлэнтэй юм. Танд би буй бүхнээ харуулъя." Уянга нэмгэн даашинзаа тайлахад жижигхэн хүүхэн ил гарч хаан доош тонгоон зөөлхөн үнсээд сэв хийтэл өргөхөд торгон өмд шувтран унаж тонтхороо өгзөг нь цухалцаар хөшиг хаагджээ. Зохиол дээр ийм зүйл байхгүй шүү дээ. Уянга арай л хэдрүүлчихлээ гэхэд Сайнхүү гараа сунгон бугуун дээрээс нь атхаад "Тэнцхийн тулд хижээж байгаа нэ. Жүжигчин хүн ямар ч тохиолдолд бэлэн байх ёстой шүү дээ. Чи заавал ингэх албагүй. Зохиолоо даг. Гэхдээ энэ кинонд хаан баг хотон хоёрын ордны амьдрал түлхүү гардаг. Бие барьхаа болж нүүр хагарвал чамдал хэрэгтэй" гэж шивнэв. "Ер нь бали ингэж нүцгэрч үнэхэр чадахгүй. Шүрээг явахаар шийдэж суудал туул гарч ирэн арай өөр үзүүлбэр үзүүлэхдээ уянгаа шиг нүцгэрсэнгүй. Харин үнсэлцэхдээ дэндүү удаж хаанд хөхөө хид базуулж харагдав. Нүцгэрх албагүй юм байна гэж бодсон шүрээгийн хор шар хөдлөн үзээд алдахаар шийджээ. Дөлгөөн зантаа нүүр хувиргагч эгч тэр үед хөхөвч дотоож гэж байгаагүй шүү дээ. Энэ торгон өмд цамцыг өмсчих бодит биш кино гэж бодоод л ор. Жүжигчин хүн энэ байтугай хувирна гэж ятгахсаар шүрээг нүцэглэж дөнгөв. Хэд хэдэн удаа гараад явчихмаар санагдсан ч дотор сэтгэлдээ дөлийг хаанаар төсөөлөн өөрийгөө хайртай баг хатна гэж бодох хүсэл нь давмгаалжээ. Шүрээг гарах гэтэл нүүр хувиргагч эгч "Чи их сайхан үстэй юм аа. Үснийхээ сүлжээсийг задлчих. Өнөөдөр оноо аман шүү" гэд хариуц сонсолгүй үсийг нь задлчихав. Ичиг хэмээх арай чуух таягдан хайсан шүрээ унтлагын өрөөнд ормогцол нууцхан мөрөөдөлтэй автан тайтгарч ер бусын амгалан болчихов.
Хаалга нээгдэн хаан орж ирмэгц хаантан амгалан морил гээд дээш хартал гаанжуур дарга зогсож бахан тэрэ. Хүчтнээс илүү хүчтэн байдаг аж. Нэгэн гэр бүлийг эзэрхийлж хүчрхийлсэн дөрвөн эрийг ганцхан залуу нүд ирмэгцүр хөсөр унагчхав. Үгтлээ аж алсан базрын магнай тэнийн адгийн навшнууд хадам дөөг минь хүчрхийлж хонсон. Дөө минь цагдаа дуудмаар байна туслаач гэж янгин үллээ. Даржаа тэргүүднийг дангинтэл хүлж дууссан дол эхнэр чинь зүгээр үү? Энэ хүмүүс хаанхын хин гэж этгээд удвэ? Чи мэдхүү гэж асуув. Даржаа ухаорон хүлэгтэй байгаагаа мэдмэгц. Навшоо чи хэн бэ? Цогтун хүмүүсийг далимдуулаад хөөй базраа гар суулал гэж хашгирахад цэгмэдч сэргсэн бололтой аландаа хүлээс тайл хэмээн орилж эхэллээ. Дөл тэднийг даанч нэг тоолсонгүй. Базрыг сонссоор гэрт ороход охиныг үзэж суусан хулан мэлмрүүлэн тосоод дөлөө охин хэцүүцэн байна. Доошо цус алдчихаж ямар муухай хүмүүс вэ? Бид хоёр ирээг бол сүйдлэх байж гэд сандран өгүүлж охиныг асарч тоглосорвэ. Шуурга намджээ. Аймаг руу явцгаая да. Та за мэдхүү. Бас энэ дөрвийг хоржхмаар амбар сав байна уу гэж эрсгэн хэлэхэд базар байгаа. Нөхөн зор байгаа. Новшнуудыг тийш нь чулуутчихъя. Үлдээд өгчхүүл яана. Өөр туглын бин. Дөл ухаорон сарвалцсан хашгичих дөрвөн эрээг базартай хамжин туглын бин лүү шидэж орхив. Хээсэн нүглээ намжлаад намайг хурдан ирээсэй гэж залбираад өгчихгүй шиг хэвдэж бай. Та нарын хүчрхийлсэн охины би юм уу вэ? Гэд хаалгаа хатал даржаа өндөлзөн хөөе чи хэн бэ? Тэр охин өөрөө зөвшөөрсөн. Тэгээд ч үзчихсэн байсан гэж орилов. Дөл халаасаа охин төрийн алтан зоём товойлгон сийлсэн пайзаа үзүүлээд энэ пайз ямар учиртайг мэдхүү? Та дөрвийг цагдаа шүүхгүйгээр шууд яллана гэчгээд хаалгыг хаагаад хүнд чулуугаар дарж өргөчээ. Базрын гэр бүлийг бурхан харж үзсэн бололтой. Уйлгүй мэд ажиллах савсаг эрчүүдийн азан дутаж заяан хайж. Илүү дөд замаар аймгийн төв орж охиныг эмнэлэг бараадуулаад цагдаа нарын хамт буцан базрын өвөлж рүү очижээ. Төрийн онцгой эрэгт гэх ганцхан дөлд хүртээсэн албан тушаалын эрхээ эдлэн даржаа тэргүүтнүүд давж заалдах эрэхгүй хорих алаар шийтгэн цагдаа нарт хүлээлгэн өглөө. Сайн хүмүүстэй азар таарсан охины бие сайжирч эхэлсэн ч сэтгэлд нь хичнээн муухай дурсамж үлдэвал. Нойр мутаа хонсон дөл хулан хоёр өглөө эртлэн Улаанбаатар хотыг зорихдоо хэн хэнийхэн сэтгэл санаа ихэд тавгүйджээ. Араатай шиг хүмүүс байх болжээ. Хэрвээ нөхөр нь эсэргүүцсэн бол улан үгийг үцээлгүй санаа алдахад дөл гараа зүтгүүлэн мөрлөн тэврээд гэмтэж бэртэл нь зодсон байсан биз. Эсэргүүцлээ гэхэд дөрвөн эрийг яаж ч дэлэх вүлээ дээ. Ийм хүмүүс хөдөөгийн буйтхан нутагт төдийгүй төв сүрэн газруудад олон бий. Бүгдийг нь хуу цэвэрлэндэ гэж итгэл төгс шивнжээ. 23 дугаар хэсэг төгсөв.